Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлгийг эхэлж байна. Студид хөтлөгч орчуулагч Мөнхбаатар болон Мөнгөцөл Минеби шинэ дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг од мөндөр суугийн алтан гишүүд болон машинтай болдоо урамшуул зарлж байгаа Skytel компани эвент тэтгэж байна. За өдрийн мэнд Мөнхбаатар. За өдрийн мэнд. За өнөөдөр хоёулаа хаашаа ямар цаг хугацаар аялах вэ? За өнөөдөр болохоор Африкийн өмнөд үзүүрт байдаг Өмнөд Африкийн бүгд баримтах улс. За цаг хугацаа нь болохоор 15 дугаар зуунаас эхлээд нааша 21 дугаар зуун хүртэл явах юм. За. Яагаад энийг сонгосон бэ гэхэлэр би нэг 6-7 жилийн өмнө газар ажиллаж байхад тэнд ингээд нэг Өмнөд Африкт очиж ирэхээр боллоо гэдэг. Ярьс нэг 10-аад хүн ирнэ гэдэг. Тэгсэн чи за нэг баахан хар хүмүүс ирэх юм байна гэж бүгд чахад цагаан. Тэр юм бууралд баг Англи Америкчуудаас илүү цагаан тийм хүмүүс төрөөд ирсэн. Тэгэд энэ Африк тийм хүмүүс цагаан хүмүүстэй улс байт юм байх та гэж одоо тухайд бодож ирсэн. Тэгээд ер нь одоо Өмнөд Африкт бол хүн амын эзлэх хувь нь ер нь бас нэг 80 хүртэлх хувь нь хараар ирсэн л да. Гэхдээ яг одоо тэр улсыг байгуулсан голлох үүрэгтэй хүмүүс нь бол цагаан арстнууд байгаад байгаа. Тэгээд ер нь Өмнөд Африк төвд цагаан арстнууд одоо эдийн засаг эрх мэдлийн хувьд голлсон нэг тийм улс, өвөрмөц улс байгаад байгаа Өмнөд Африк болж таарч байгаа юм тийм. За тэгээд 15 дугаар зуунаас эхэлж ер нь одоо европчууд анх одоо тэр өмнөд Cape of Good Hope гэдэг нөгөө бид нэг нэрийг нэг орчуулж хэрэглээд байдаг чи цаан итгэлтэй бошоо гэдэг. Тэгээ тэн дээр одоо тойрч явж байгаад анх Португалчууд тойрч явж байгаад ер нь анхны контактыг тогтоосон гэж үздэг. За тэр үед болохоор Өмнөд Африкт Зулу, Коса, Сота, Цвана, Венда гэдэг янз бүрийн овг аймгийн хүмүүс ингээд газар тариалан ирэхлээд амьдарчсэн байна. За тэгээд 15 дугаар зуунд тэгж очсон аялагчийг нь болохоор нэг Португалийн Бартоломеу Диас гэдэг нэг юу байгаа. Бас Васко да Гама нар анх тэнд очиж исэн. Ерөөсөө нэг колоничлогчд л биш үү? Тий, колоничлогчд тий. За тэгээд тэрнээс тэгтээ тэд нар болохоор очиод ерөөхдөө нэг зүүн тэр тухайн газар нутагтай танилцаад тэд нар чи ер нь бол энтхэг хүрэх гэж явж байгаа хүмүүс шүү дээ. Тийм шиг байна тий. Тий, нөгөө юу байхгүй, сөөцөөс үг байхгүй юм чи. Тэгэл тэр чинь ингээл Африк бүр уртлаар нь тойрол тэгэл энтхэг явж байгаа шүү. Тэгтээ далайн зам гэдэг чи хамаагүй хурдан шүү дээ тий. Зардлахтай. Зардлахтай сайхан салхины хүчээр яваадаг нь тий. За тэгээд явж исэн чинь Нидерландууд орчирч байгаа. 17 дугаар зуунд гэдэг чинь дахиад нэг 150-60 жилийн дараа Dutch East India гэдэг компани алдартай компани байгаа шүү дээ. Дэлхийн хаасаг колони Dutch East India, Dutch West Indies гэдэг хоёр байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь баг дэлхийн гүрний дата компани л байсан болж таарч байгаа. Угаасаа ер нь тийм байдаг шүү Тийм дээ. Dutch East India чинь нөгөө Индонезиг иргэшээлсэн. Тэр нөгөө хамгийн анхны бүр ингээд Dutch East India-гаар Голландууд нөгөө колоничлохдоо улс гүрнээр очиж колоничлоогүй компани очоод эдийн засгийн ашиг сонирхлын төлөө тэг компани байгуулаад дэлхийн анхны хувьцаа гаргасан компани тооцогдсон юм билээ. Пүүсүүд байгуулад энэ гэсэн үг шүү дээ. Trading Post гэж нэрлэдэг байгаа чи ер нь бол пүүс. Монгол ч гэсэн пүүс, Германы пүүс хүмүүс байсан шүү дээ. Автономик ТV-д те. Тэр шиг л нөхдүүд явж исэн болж таарч байгаа. За тэгээд эхэндээ очисон нөхдүүд 17 дугаар зуунд очисон тэр Нидерландууд болохоор эхэндээ тэр чинь нэг засгийн газрын даалгавартайгаар ямар нэгэн дайн тулаан хийх гэж очоод шууд байлдаад эхэлдэг колоничлогчд бас байгаа шүү дээ. Гэхдээ эдгээр чинь яг таны хэлдэг эдийн засгийн ашиг сонирхолтой учраас эхлээд очиод газар тариалал эрхлээд нутгийн иргэдтэй арилжааны аймагыг авах тий тэгж явж исэн. За тэгээд тэр үед болохоор ер нь боолын 8 бас нэлээд хөгжсөн. Тийм учраас очиод нөгөө тэр сайт гэлтэй хошууны тэр ойр орчимд одоогийн Өмнөд Африкийн газар нутагт нутгалж амьдрахтаа шууд бас боолчлаа гэж бодоогүй юм шиг. Яг гэвэл ер нь дэлхийд дахин таасайг боолоод хангалттай Индонез, Мадагаскар энтхэг гэсэн газруудаас ингээд 70,000 боолыг авчирч ажиллуулсан гэдэг. Өмнөд Африкт уу? Тий. Эхэндээ очиод бол боолчлаагүй. Тийм онцлогтой юм лээ. Хүн амын тоон тэр харьцангуй бага байсан болов уу? Тий, энэ чи эхэндээ очиод нэг юу н хідэн овг аймаг л байгаа юм биш үү? Тий, ер нь харьцангуй юу газар штэ. Гол мөрөн багтай. Ил хол хүн амьдрахад суурин амьдрахад таатай болчихсон юм байна. Тий, одоо нэг ер нь маш их уултай штэ Өмнөд Африкч ер нь бол тий ингээл уул нурууд ингээл байж идэг үржил шинтэй хөндөй ер нь жоохон баах. Тий, тэгээд энэ тэнд нөгөө бас боолын илүүдл бас гараалсан байгаа байхгүй. Тэгэхээр тэнд бүгдийг авчиад юунд авчиад ажиллуулъя. Өмнөд Африкт ажиллуулъя гээл
тэгж ихэндээ амьдарч ирсэн. За тэгээд энд бол ерөөс нэг цагаан эрсдүүдийн тоон ч гэсэн цөөнлөлтэй эхлээд нэг хэдэн 100 хүн цагаан эрсдэнд л байгаа даа. За тэгээд хүн амны хэдийгээр цөөхөн ч гэсэн яг Африкийн хөрсөнд байгуулсан анхны байнгын суурин гэж хэлж болж байгаа. Өмнөд Африкийн хөрсөнд цуглуулсан тий байгуулсан. За одоо тэнд очисон хүмүүс чинь голдуу Нидерландууд байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед болохоор өөрсдөө одоо болохоор африканчууд гэж нэрлэдэг. Африкас гэж нэрлэдэг. Тий, африканс гэж нэрлэдэг шүү дээ. Одоо тэгэхээр нэрнээс нь бодглохоор африкчууд гэж байгаа мэт боловч ер нь Өмнөд Африкт суурьсан Нидерланд хүмүүсийг одоо ингээд тэр хүмүүсийг ингээд царай төрх мөрхийг харахад ч юм уу ер нь ирлийдсэн шинж ер нь бараг байдаггүй. Яг л цагаан хэвээр байдаг шүү дээ. Тэгээд тухайн үед болохоор өөрсдөө боёрууд гэж нэрлэдэг байсан. Сүүл рүүгээ Африкан гэсэн нэртэй болоод явцсан юм билээ. За 18 дугаар зууны сүүлээр Кейпийн колоничлогчид одоо Кейп гэж тэр одоо бид нар ч нөгөө оноос нэрийг бас харьцангуй орчуулахыг буруу гэж үздэг болохоор хэвлээ Кейп гэдгээр нэвч тэ. Одоогийн Кейп Тауны хошуул гэсэн үг шүү дээ. Ер нь бол англиараа тэ. За тэр Кейпийн колоничлогчид зүүн зүгт тэлж Косо омгийнхантай дайтаж эхэлсэн юм. Одоо нэг тэлэлтэй хийж эхэлж шүү дээ тэ. Улс гүрний улс төрийн ашиг сонирхол, цэргийн ашиг сонирхол болоод энэ нөгөө нэг газрын зүр дээр харахад нөгөө амар холуур тойроод байгаа мэт боловч эн чинь нөгөө энтгэх хөрөх замдаг амар чухал нэг тийм пүүс хангамжийн пүүс хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр пүүсийг л одоо энэ Кейп гэдэг энэ Өмнөд Африкийн тэр хошуу болгож сонгосон байгаа юм тий. Зөв энэ чинь нөгөө тэнгисийн одоо тэнгис далаагаар ингээд энтхийн талаар очих гээд шүү дээ тий. Европоос өөрөө Голландууд чинь за ингээд зүүн өмнөд Азийг колончлсон байсан тий. Тэгэхээр яг харахгүй нөгөө өөрсдийнх нь одоо тэндээс худалдаж авсан тий тэр эд баялаг түүхийн эд бараа таваараа их газартаа хойшоогоо Европ руу ячиж арилжах зорилготой шүү дээ. Тэгэхэд дунд нь нөгөө амрах, хундаалах, мөн арилжаа наймаа хийх тийм шинээр хүн хүч татж явах тийм одоо пост суурин болгосон юм байна тийм суурин болгож анх одоо энэ Кейп Таун байгаа газрыг тэр нэг жижигхэн хошуу байгаа тэн дээр анх ингэж байгуулжсэн байнамаа. За тэгээд 18 дугаар зуун гараад ингээд дундаа явж байхад Германч одоо нөгөө нэг Наполеоны дайн болсон чинь болж байгаа. Дээрээс нөгөө юуны католик протестантын зөрчил чинь аяг Европт аяг тархаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэгээд нөгөө Европоос цугцсан нөхдөөд бүгдээрээ энэ тэнд колониуд очиж амьдраа. Тэр үед ингээд одоо Нидерландаас гадна Германчууд, Францчууд бас баах ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө тэлээ хүн амын тоон хэдэн мянга хэдэн 10,000 болоод ингээд тэлээд явцсан 18 дугаар зууны дундуур нэг юм үйл явдал болж байгаа юм лээ. За эндээс Африкийн өмнөд нутагт олон улсын тоглолт явагдаж ирсэн чинь нөгөө нэг тухай чинь нөгөө далайн тээвэр хөгж тусам улс төр чинь геополитик гэдэг утгаараа дэлхийн хэмжээний улс төрийн тоглолтод явагдаж эхэлж байгаа шүү дээ тий. Одоо дэлхийг Испани Португалч хоёр багаад авцсан байсан юм байна. Одоо Шогун гэх кинон дэр ч гэсэн яригдаад байгаа шиг тий. За 1806 онд Британий колоничлогчдэр ирсэн. 1806. За тэдний Кейпийн колониг Нидерландын эзэмшээс булааж авсан. Тэр чинь Нидерландын чи өөрөө нэг тийм цэрэгжсэн колони биш байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр л жирийн иргэд амьдарч байсан тэн дээр бууз өвчтэй британчууд ирээ шууд булаад авцсан. За энэ дээр болохоор Нидерланд ч өөрөө Наполеонд эзлэгдсэн байгаа. Тийм учраас нөгөө их нутгаас тусламж авахгүй. Тийм болохоор тэгээд үндсэндээ таслагдаад үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үеэс эхлээд одоо тэр Нидерландын колоничлогчид их нутгаас тасраад Өмнөд Африкт өөрийн гэсэн нэг тийм цагаан эрсдэн үндэстэн угсаатан болж эхэлж байгаа байхгүй. Тий одоо ингээд их нутгаасаа ингээ хүнд ирчихэж чинь гэсэн үг шүү дээ. Тийм байна одоо их нутгаас тасарсан. Тэгээд нөгөө өөрсдийн гэсэн тухайн суурин газараа бас энэ чинь одоо бараг 15 дугаар зуунаас хойш тий 16 дугаар зуунаас хойш бараг 200 өнгөрчлөө шүү дээ. Тэгэхээр тухайн газар төрсөн өөрөө Голландуудын Нидерландууд бий болцсон байгаа. Тэгэхээр бид нар нөгөө тухайн газрынхаа соёл одоо ахуй те газар тариалан эрхэлж гэнэ үү худалдаа арилжаа эрхэлж гэнэ үү гэдгээс хамаарат суурьшлын бүсүүд бий болцсон. Тэгэхээр нөх хүмүүс өөрсдийн бас нэг үндэсний ондоошил их газраас арай өөр identity бий болгоцсон байна тий. Энэ Африкан гэд хэлэн ч гэсэн юм шиг ер нь тийм шүү дээ. Үндсэн бүтэцт одоо үйл өгмөг нь яг юу хэвээрээ мөртлөө Нидерланд хэвээрээ мөртлөө одоо тэр нутгийн одоо амтан ургамлын нэр мэр ч юм уул ус газар усны нэрийг шингээгээд авцсан. Тий одоо ер нь холимог хэлт. Одоо яг Африкан гэд хэлээрээ ярихлаар Нидерланд шиг сонсогддог. Гэхдээ ингээд явч юм Нидерланд биш үгнүүд ингээд харин тэ ойролцоо сонсогдоод идэв.
тий тэр манай ажил дээр ирж ирсэн тэр Өмнөд Африкийн зочдод яг тэр Африканы хэлээр нэрхлээр айгүй тийм өөрмөц сонсогддог шүү дээ. Тий. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Тэгээ өнөөдрийн дугаарыг маань нэг хамтран ажиллагч бол Од Мөндөр сувгийн алтан гишүүд байгаамаа. За шинжлэх ухаан таны мэдхүү Од Мөндөр сув маань 2024 онд 4 сарын 29-нд байгуулагдсан. Энэ цагаас хойштой бид нэр шинжлэх ухаан таны мэдхүүг их хэл дээрээ олон түмэнд хүрэхэд яг харахгүй бидний алтан гишүүдийн дэмжлэг тусалцаа үргэлж байсан. Бид нарыг эхэлсэн цагаас дэмжижсэн алтан гишүүдэд баярлалаа гэж хэлье. Тэгэхээр та бүхэн шинжлэх ухаан таны мэдхүү Од Мөндөр гишүүний алтан гишүүн болсноор юу болох вэ гэхээр та шинжлэх ухаан таны мэдхүүг Монголд их хэл дээрээ түгээхэд дэмжлэг үзүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар алтан гишүүдээсээ манай хандвийн данс байгаа. Хандвийн данс нь Худалдаа Хөгжлийн банкны 4191 04 518 4191 04 518 IBAN нь 94400 94400 гэсэн Од Мөндрийн данс руу та 100 мянган төгрөг шилжүүлээд бид нэр бүтэн жилийн турш 1050 нэвтрүүлэг хийн хөтөлбөрөөр баталчихсан. Тэгэхээр манай нэг нэвтрүүлгийг ердөө 100 төгрөгөөр үнэлээд бид нарт хандив өгөөч гэж хүсэж байгаа. За тэр хандив нь яах ёстой бэ гэхээр хандив өгснөөр та манай алтан гишүүн гэсэн нууц бүлэгттэй орно. За тэгээ та манай лайв нэвтрүүлгүүдийг шууд алтан оноотой бид нэг одоо Мухатрын хоёрыг яг нэвтрүүлэг бичиж байгаа, гацаж ярьж мөрж байгаа энэ мөчид хамт байна, комент бичээд үзэл бодлоо хуваалцах боломжтой. Хамгийн чухал нь мэдээ шинжлэх ухаан таны мэдхүүг Монгол дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм байна. За тэгэхээр би дансаа дахиад хэлье. Од Мөндөр 419104 518 419104 518 IBAN нь 94400 гэсэн данс руу 100 мянган төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээр нь та өөрийн Facebook нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. Өөрийн Facebook болон утасны дугаараа бичгээд манай офисоос тань руу утастай таныг алтан гишүүн нууц бүлэгт өрн оролцуулах юм байнамаа. За ингээд алтан гишүүдтэй баярлаа. За баярлалаа. Хэдүүлээч юмс алтан гишүүдтэйгээ сайхан уулзч хаяа нэргэн тий. Жилд нэг удаа гоё төрсөн өдрөө хийдэг. Өнгөрсөн жилийн төрсөн өдөр маань нэжгэр болсон. Харин 2 жилийн төрсөн өдөр маань 2 дахин нэжгэр болно гэдэгт итгэлтэй байгаа. Харин за баярлалаа. За ингээд Өмнөд Африкт Британий колоничлал эхэлж байгаа маа. Одоо эн чинь ер нь нэлээд зэвсэгжсэн, нэлээд империалист шинжтэй колони болчих жоохгүй өмнөх чинь бол зүгээр л худалдааны бүс байсан бол тий. За энэ дэр 1806 онд ирсэн гэсэн тий. Энэ дэр дахиад нэг сони юм зүйл эхлэхэд британчууд боолчлыг халж байгаа. За энэ харин айгүй сони юм лээ. Одоо н Америк чинь 1865 онд нэг үндсүүлийн 13 дугаар нэмэлтийн өөрчлөлтөөр боолчлыг халж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэс 30 жилийн өмнө Британий нийт эзэнт гүрний турш боолчлыг халсан байгаа байхгүй юу? Бас тийм сонирн байт Тийм юм. бай. Сонирхолтой. Өөрөө нөгөө эн чинь нөгөө империалист тэгээд колоничлогч гэдэг муу нэртэй болохоор нөгөө энийг нэг тийм түүхэндээ үйлэгдэх үуч юм уу нэг тийм л юм шиг байгаа. Гэхдээ ямар ч сан тийм 30-аад жилийн өмнө боолчлыг хаалсан нэг тийм сонирн түүхт юм билээ. За тэгээд одоо Өмнөд Африкийн дээр нутагч боолгүйгээр үндсэндээ боол биш феодалын маягийн нэг тийм хамжлах одоо цалин хөлстэй нэг тийм фарм хайн гэдэг чинь одоо фермийн ажил чинь болоод ингээд явж байгаа одоо хар арстнууд нь тий. Энэ үед нөгөө африканчууд ч юм болохоор нүгэж байгаа. Одоо тэр үе чи англичууд орж ирээ ер нь нэлээд төрөнгө англи бүх юмыг англи хэлтэй болгоол тэгэл английн ашиг сонирхлыг тийм ингээд хөгжүүлээд байгаа учраас нөгөө бид нар чинь өөрсдийн гэсэн одоо нөгөө африкан гэсэн identity одоо өрөмц одоо шинжтэй болцсон учраас бид нар чинь за бидний соёл уламжлалыг байхгүй болгох чинь бид нарыг одоо өөрсдөө уусгын шингээж явах гэж байна гэсэн одоо эсэргүүцлийн үүднээс одоогийн Кейптаунаас одоогийн дээр Йоханнесбург руу чиглээ тэр нэг уулгүй даваад ирэн явсан байгаа. За тэгээд тэнд ингээд очиод тэнд ингээд амьдарч исэн. За тэгээд тэр тундаас ч бас эргээд нэг британчуудтайгаа эргээд нэг 2 удаагийн боёрчуудын 1-р дан боёрчуудын 2-р дайн гэд болсон байгаа нь хоорондоо байлцсан. Тэгээд тэгтээ тэн дээр бол хоёулын дээр нь ялахгүй л байгаа юм л да. Нөгөө африканчууд нь ялахгүй л байгаа юм л да. Яг үл төр чинь нөгөө юу талаас Британи талаас тэ байнга дэмжлэг ирж байгаа шүү дээ далаас тий. Түрүү нөгөө далайн зам гэж яриад байгаа юм учир нь тэр л байхгүй. Зүгээр бодоход Йоханнесбургээс юу хүртэл гэдэг чинь за манай нэг аймгийн дайтай газар байгаа. Дундаж аймгийн дайтай газар. Тий, Кейптаун хүртэл. Энэ газрыг хөлөөр туулснаас баг Англиас сонгоцоор яваад ирсэн хурдан байж болох гэдэг байгаа. Тий. Тэгэхээр нэг хуурай газрын зам гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ. Тэр дунд чинь ингээл хангамж өгөх юм хэрэгтэй болно те.
одоо нөгөө 19-р зууны дунд үед болохоор нөгөө африканчууд чинь одоогийн Йоханнесбург гээд газар руу нүүж явахдаа бас нөгөө Зуулу Индембеле гэсэн нэг баахан овг аймагуд байгаа. Тэднэртэй бас ингээл байлдаал. Тэр нэг цус туулын тулаан гээд нэг болсон. Тэн дээр асар бас том ялалт байгуулад одоо тэр бас нэлийн том газар нутагт одоо оршин амьдрах эрхээ олж авсан гэх юм уу да. Одоо ялчаа тэр чи хилцээрээ хийн штэ. За бидний ялцаа одоо энд ингээд амьдрахаар болсон шүү. Гингүүт нөгөө ялагдсан тал нь хүлэн зөвшөөрдөг ч юм уу яадаг чинь тий. За тэгээд энэ дээр болохоор нөгөө түүхэн Өмнөд Африкийн түүхэн бас аюух гардаг нөгөө Orange Free Country гэдэг одоо улбар шаарч хөлөөт ус энэ чинь улбар шаарч нөгөө Нидерландын үндэсний өнгө шүү дээ. Тийм тэгэхээр яг тэр уламжлалаад одоо авч яваад одоо улбар шарын чөлөөт улс. За тэгээд Өмнөд Африкийн бүгд найрамдах улс гэдэг яг одоогийн яг нэртэйг адилхан нэг тийм улсыг африканчууд байгуулж исэн байна. За тэгээд 19-р зууны дунд үе гэхэд Өмнөд Африкт Британий эзэмшлийн Кейп мөн улбар шарын чөлөөт улс. За Трансваал гэдэг бас нэг улс байгаа. Ваал гэхэлэр нэг урт ихтэй яг нэг Нидерланд үг шиг сонсогдож байгаа сте. Энэ болохоор яг Ваалголын хөндийн улс гэсэн утгатай тийм. Тэгээд ийм Нидерланд гаралтай хоёр тусгаар улс. За тэгээд Ангол, Мозамбик гэсэн Португалийн колониуд ингээд дахиад хоошоо зүүн хоошоо байж байгаа. За баруун Өмнөд Африкийн Германы колони гэж бас байгаа. Тэгээд ингээд ерөнхийдөө нэг хид хідэн улс төрийн субъектууд тэр нутагт бий болчихж байна гэсэн үг. За мөн энэ үед газрын баялаг гэдэг юм одоо шинэ тоглолт эхлэв шүү дээ. Алмаз нэгдэж, галт нэгдэж байгаа тийм. За 1864 онд Ваалголоос их хэмжээний алмаз олцсон. За энд британчууд Трансваалийн их газар нутгийг байлдаж эзэлсэн. Нөгөө эргээд тэр чинь нөгөө 2 удаагийн дайн болчоод одоо тэр чинь тохиролцоонд хүрчээд байгаа шүү дээ тий. Тэгээд тэгсэн мөртлөө одоо нөгөө алмаз нэгдэнгүүт нь за энд нөгөө нэг алтны халуурал гэдэг нөгөө Аляскийн алтны халуурал гэж байдаг шүү. Тэрэн шиг Африкийн алмазны халуурал гэдэг юм ихэлсэн л байгаа юм л да. За тэгжсэн чинь одоо Трансваал гэдэг тэр Ваалголын хөндийгээс зүүн хойшоо одоогийн Йоханнесбургтаас нэлийн ойрхон газар эдгэр чи мэдээж нөгөө тухайн үед хаана ямар баялаг илэрч чинь тэрийг төвшиглэл хот байгуулалт яваадсэн одоогийн нийслэл том хотод болчаал яваад байгаа шүү дээ ер нь л тийм. За тэндээс баахан алт болцсон. Тэгэнгүүт одоо дэлхийн өнцөг булангаас нинжанаас чи ирнэ шүү дээ. Алтуу даймонд уу? Алт бас алт даймондын дараа дахиад алтууд энэ ер нь бүх төрлийн баялагтай шүү дээ ер нь энэ Африкийн нэг баялагын хараал болчиход байгаа гэдэг улсууд чи ер нь л тийм Конго Монго ч бас тэгэл алттай алмазтай бүх л юм байж байгаа. За тэгсэн чинь одоо нэг баахан цагаан арстнууд очиод ингээд тэр Африканы нутагт нь алт холборлоод эхэлсэн. Тэгэнгүүт нэг британчууд чинь за өөр хажтай ирэхээ хамгаална гэдэг нэрээр одоо нөгөө тэр дотоод хэрэгт нь оролцож эхэлж байгаа байхгүй. Тий. За тэгээд тэрэнд нь одоо дургуцаад нөгөө боёрууд буюу африканчуудын тэр Пол Крюгер гэдэг ерөнхийлөгч нь дахиад иргэд Британтай дайн зарлаад ялалт байгуулад за тэн дээр одоо Британий эзэн хааны удирдлага дор өөртөө засах эрхийг олж авч байгаа юм. Тий. Энэ гэхдээ одоо дайн дээр ялалт байгуулсан боловч үндсэндээ британчууд нэг юмсандаа бас сансандаа хөрчиж байгаа юм шиг болчиход байгаа шүү дээ. Одоогийн Канад, Австрали эднэр чинь бас нөгөө Британий хатан хааны удирдлагатай гэдэг дээр нэр төдий явдаг шүү дээ. Commonwealth гэдэг. Тий, хамтын нөхөрлийн орон гэдэгтэй ороод явж идэх. За тийм байдлаар ерөнхийдөө шийдэлт хүрсэн байгаа. За тэгээд явандаа одоо чи 20 дугаар зуун ер нь төхөөд шүү дээ. 19 дугаар зууны сүүлгээл. За тэгсэн чинь энэ дахиад одоо боёрын 2 дугаар дайн гэдэг нь одоо яг 1899 онд гэдэг чи одоо за цаг хугацаагаар Монголтой харьцуулахад манай эрх чөлөөний хөдөлгөөн гарах гээл бэлдээд байгаа юу гэж тэ. Тэгэхээр яг энэ үед бол бас энэ дахиад 2 дугаар дайн гэдэг нь дийгдээд тэн дээр одоо британчууд нь цэрэг хангамжаар илүү байсан учраас ялцсан. За энэ дээр 27 мянган африканчуудыг одоо нэг газар цуглуулад concentration camp буюу одоо хорих лагер тийм газар байгуулаад тэгээд үндсэндээ ямар ч хоол юуг хаяад тэгээд бүгдээрээ ер нь үлсэж нас орсон. Өвчин зовлонгоор нас орсон гэж нэг тийм хар түүх ингээ гарч байгаа. За тэгээд энэ 2 дугаар дайны дараа дахиад нэг хоёр чинь тохиронд хөрөхтэй арай нэг өөр тохиронд хүрч байгаа. Одоо Африканы боёрын улс мус гэдгээ болиё. Бүгдээрээ нийлээд нэг улс байгуулъя. Та нарыг тэгтээ засгийн газрын өндөр албан тушаал тавина. Нэг африканчуудыг. Нидерланд цагаан арстнуудыг тийм. Тэгэхээр одоо үндсэндээ Британи цагаан арстнууд, Нидерланд цагаан арстнууд хоёр нийлээд Өмнөд Африкийн нэлээд том газар. Одоо эн чинь
газар нутгийг харах юм бол нийт Африкийн 7-8% эзэмших хэмжээний том газар байгаад байгаа шүү дээ. Тийм газрыг одоо эзлэн суунаа хоёул нь нийлж хаад одоо энэ харууд их сайхан болоо. Тийм байна. Хамтраад эд баялагнаас нь одоо өөр шимийн эд баялагын өөр шимийг хамтдаа хүртээ гэсэн. Адилхан цагаанууд байна да гэдэг ер нь бол тий. Тэгж яваа. Тэгээд одоо эндээс одоо Өмнөд Африкийн алдартай апартейд дэглэм гэдэг юм чинь одоо их өсвөр тавигдчихж байгаа байхгүй. За ингээд цагаан арстнууд Өмнөд Африк засгийн газрын хүрээнд зөвхөн цагаан арстнууд ажилтдаг болсон. Одоо ингээд бүх тэр улсын амьдрал үйл ажиллагаа хөвцөөг шийддэг бүхлийн юм дээр зөвхөн цагаан арстнууд ажилтдаг. Хараа арстнууд улс төрд ямар нэгэн оролцоог өдөр чинь бас нөгөө бодлын хар арстнууд чинь үндсэндээ юу л байгаа шүү дээ. Малч тариачлал байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө улс үндэстэн байгуулж исэн туршилгаа нэх байхгүй тий. Одоо геополитик улс төрийн мэдлэг байхгүй тийм л одоо бодит байдал дээр тийм л байгаа юм л да тий. За 1910 он боллоо. 20 дугаар зууны эхэнд энэ бүс нутгийн колониуд нийлж Өмнөд Африкийн холбоо гэдэг нэг улс байгуулж байгаа. Нөгөө одоо хитүүлээ нийлээд улс байгуулах гэж хэлсэн. Тэр нь болохоор нэр нь Өмнөд Африкийн холбоо. За энэ нутаг нь одоо тухайн түрүүн хэлсэн Австрали, Канада гэдэг одоо Британий эзэнт гүрний харьяанд хамаарах мөртлөө өөртөө засаглуулсан. За сонгуул болдог. Тэрэнд нь зөвхөн цагаан арстнууд санал өгдөг. За газар нутгийн хувьд одоо үржин шимтэй газруудыг цагаан арстнууд нь мэдээж авчиж байгаа. За тэгээд энэ нөгөө тухайн үед нөгөө хар арстны иргэд нь бас нэлээд олон саяар тоологдох. Тийм олон байсан. Тэгвэл одоо Өмнөд Африкийн холбоо гэдэг тэр улсын газар нутгийн хамгийн үржилрэнгүй хад асахтай эсвэл одоо цөлтэй тийм 7% нь ингээ хашиж амьдруулсан байгаа. Тэг олон сая хүний. Тэгэд яаж амьдрах боломжгүй шүү дээ тэр хар арстнууд. За тэгээд эндээс бол нөгөө эрх чөлөөний хөдөлгөөн яг л Монголтой тавцаал эрх чөлөөний хөдөлгөөн гэдэг юм гарсан байгаа юм да. Хар арстнууд тийм. Одоо нутгийн уугуул иргэдэн гэсэн үг шүү дээ тий. Хараа. Одоо Баахан Овг аймгийн хүмүүс уг нь бол ялгаатай Овг аймгийн хүмүүс байгаа. Гэхдээ эн чинь нэг агшиг сонирхол нь апартейд дэглэм эсрэг тэмцэх ёстой болчихж байгаа учраас тэгээд үндсэндээ хар арстнууд гэж явж байгаа. Яг нөгөө үг хэлгийн хувьд нөгөө манай чинь бас нэг хар арстн гэж хэлж болохгүй өнгөт арстн гэж хэлмэл гэсэн нэг тийм асуудал бас яригдаад байдаг шүү. Гэхдээ энэ дээр бол эдгээр чи өөрсдөө black гэж хэлж байгаа юм чи одоо. Тий. Яг өнгөт арстн гэдэг нь бас буруу. Би Америк хүн байгаад Америк дотор ярьж байгаа бол colored. Ойлгомжтой. Энд би өнгөт арстн гэж ярих нь тийм ойлгомжгүй утгаагуулгын доновчхөө. Харин тийм болчиход байгаа. Тийм учраас хар гэдэг ер нь яриад явчихад байгаа шүү те. За 1900 ингэж явсараа ингээд баг зэрэг янз бүрийн тэмцэл хөдөлгөөн ингэж өрнөж явсараад 1948 он болж байгаа. Үндэсний нам гэдэг ч яг одоо эрх баригч нам нь арьс өнгөөр ялган тусгаарлах мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцож ялт байгуулж байгаа. За одоо үндэсний апартейд дэглэм нь одоо улс төрийн одоо мөн чанарын хэлбэртэй болж байна гэсэн үг. Шууд ялгана гэсэн үг шүү. Тийм байна. Тий одоо ихэнх дэглэмд чинь нөгөө нэг ил цагаан хэлэхгүйгээр нэг тийм нийгмийн шинжин өөрөө ялгуурлах шинжтэй байдаг шүү дээ. Энэ дэр бол шууд хуулийн дээр зааж гин гэсэн үг. Харууд тэнд амьдрна. Азийн төгчүүд тэнд амьдрна. Тэгээд дөрвөн ангилсан байгаа юм л та. Цагаан арстнууд, уугуул хар арстнууд, өнгөт арстнууд гэдэг нь болохоор араб улсууд юу хэлээ явчихж байгаа шүү. За тэгээд энтгчүүд гэдэг. Тэгтээ тухайд чинь энэ нөгөө нэг бас айгүй расист штэ. East Indies, West Indies гэдэг байгаа чинь зөвхөн энтгэх хүмүүсийг юусоо хэлээгүй. Бараг л жоохон энтгэдүү өнгөтэй бүх хүнийг хэлж байгаа байхгүй. Нөгөө Индонез бор хүмүүс. Тий, жоохон бордоо хүмүүс бүгдийг энтгэх гэдэг Индиан энтер гэд хэлчихдэг. Тэгэхээр тэр тиймэрхүү өнгөтэй хүмүүсийг л одоо хэлж тийм байна. Тэр нь зөвхөн нөгөө энтгэхээс ирсэн хүмүүс биш. Тий. Индонез энтерээс нэг баах жижиг сажиг цагаач магаач тэр бүгдийг нийлүүлээл. Тэгээ нэг жоохон ёс заншил төстэй мөстэй байдаг ч юм уу тэгэнгүүт нь за наа чи энтэг гэд тэгчдэг байсан байгаа. Ромчууд нэг Ром л биш бол варвар гэждэг байсан шиг тий. За ээж хоёлоо хоёр дахь үнд итгэж байгаа уу? Цаг хугацааны аялал нэвтрүүлгийг маань машинтай болдоо урамшуул зарлаад байгаа Skytel компани энд итгэж байна. За Skytel компани маань урамшуул зарлаад байгаа бөгөөд урамшууллын хамгийн том шагнал нь Jetour T1 гэсэн автомашины эзэн болох боломж зарлаад байгаа юм байна. Тэгээ маш олон урамшуултай юм байна. За Mystery Box-оос төрөл бүрийн цахим бэлгүүд авах боломжтой. Apple брендийн бэлгүүд болон олон эрхийн бичгийг авах боломжтой юм байна. За энэхүү урамшуулд хэрхэн хамрагдах вэ гэхээр та
7,000, 11,000, 14,000, 21,000 төгрөгийн цахим картаар дансаа зэниглэн төлбөрөө төлнө. За тэгээ урьдчилсан төлбөртөөс Монголдо дараа төлбөрт рүү багцаа ахиулах. За тэгээд дараа урьдчилсан хослолсон төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох юм байна. Зүгээр л энгийн бид нар тогтмол хийдэг үйлчилгээнүүдэд авснаар энэхүү машинтай болтоо урамшуулд хамрагдах боломжтой юм байна. За тэгээ энэ айгүй олон бэлэгтэй юм байлээ. Mystery box-ыг онгоолгоод та нэг бол читүүр T1 автомашины эзэн болно. Эсвэл Apple брендийн маш олон бэлгүүд болон олон эрхэм бичгийн эзэн болох боломжтой. За та тэгэхээр нөгөө энэ одоо дата зэниглээд багцаа ахиулаад те оноо цуглуулж байгаа юм байна. Цуглуулсан ирэхээрээ Skytel application руугаа ороод өөрийнхөө хідэн эрэхтэй болсон байгааг хараад за тэгээд тэр өөрт байгаа эрхийн дагавтаа mystery box-о задлаад цахим бэлгүүдээ авах боломжтой. За та тэгээс нөгөө Skytel-ийн хэрэглэгч хүн болгон л оролцох боломжтой юм байна шүү дээ. Дансаа цэнгэлэхэд хангалттай, утасныхаа төлбөрийг төлөхөд хангалттай, багцаа ахиулахад хангалттай юм байна. За тэгэхээр та Skytel компани талаарх мэдээллийг www.skytel.cg-ийн хаягаар авах боломжтой. Мөн 69 99 90 69 99 90 утасны дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Энд тэр ерөөсөө Skytel-ийн бүх хэрэглэгч нар л энэ урамшуулд хамрагдаж байгаа юм байна. Та тэгээд өөрөө хідэн одоо тий эрхтэй байгаагаа Skytel application руугаа орж шалгаад mystery box-о задлаад байхад ер нь бол урамшуулд хамрагдаж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. Бас маркетинг бас гоё хийж шүү. Орчин үеийн хөгтөч нэг unboxing аюу хийдэг үлдсэн шүү дээ. Тэгэхээр mystery box гэхлээр бас гоё санагдчих тий. За ингээд одоо апдейт дэглэмийн эсрэг тэмцэл одоо үндсэндээ өмнөд Африкт 20 дугаар зууны туршид ер нь үргэлжилж байгаа. Тэгээ энд нэг юм сони юм байна. 1976-аас 81 оны хооронд гэдэг чи одоо нэг 5 жилийн хугацаанд нөгөө хар эснүүд гэж баахан ингээд нэг жиж энэ тэнд нэг 10 орчим газар амьдруулдаг. Одоо тэр өөр цагаан эснүүдийн газар нутг орохын тулд одоо пассворттай ажиллуулагчийн зөвшөөрлөлтэй. Дотоод пассворт гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Аа за. Улс дотроо пассворттай байх хэрэгтэй. Тэгэхээр чинь бүр жинхэнэ бүр хуулиар нь ялгцсан байгаа шүү дээ. Тийм байна. Тийм апартейд нөгөө салангат байдал тусгаарлагдсан байдлыг хэлээд байна шүү дээ. Segregation буюу нөгөө Английн ялгалт гэсэн 1948-аас 1990 оны хооронд юм биш үү? 50 жилийн турш Өмнөд Африкийн улсад тий бүр хуулиар нь хүнийг арьсны өнгөөр нь хаана очиж болох, ямар хөдөлмөр эрхэлж болох, хинтээ уулзаж болох энэ бүгдийг нь зохицуулдаг байсан. Харамсалтай нь уугуул буюу тий Африкийн хар арьснууд хамгийн доотлын кастт тий. Одоо хамгийн доотлын одоо тэр Английн хамгийн доотлын жагсаалтад хамрагддаг байсан бөгөөд нийгмийн хамгийн доод давхраа тий. Тэгэхээр эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, бүх төрлийн үйлчилгээг авах боломжгүй хавчигдсан гадуурхагдсан байсан байна тий. Тэгэд нөгөө 10 газар амьдруулж исэн гэсэн шүү дээ. Тэнгүүт тэр 10 газрууд бүгдийг 10 жижиг улс болгоод тусгаар тогтнолт. Ямар улсууд энэ гэсэн гарсан. Тэр тухайн үед олон улсад хөлийн зөвшөөрөгдсөн байхгүй л дээ. Одоо нөгөө баахан Овг аймгийн Босото энэ төр гээд баахан Овг аймгийн нэрээр нь Босото, Сото энэ төр жижигэн газрууд байхгүй бид нар чинь. Тэгэхээр чин үндсэндээ зөнд нь хайж ийн гэсэн үг шүү дээ. Нөгөө өөртөө их газар үржил шимтэй газруудыг нь булааж авчаад аваад ашиглаад үржил шимгүүтэй одоо нөгөө Arid-land гэдэг шүү дээ. Тий, хуурай газар атаршсан тэр нэг хатасхтай газрууд нь амьдруулчаа. Тэгээд одоо та нар өөрсдөө мэднэ. Тэр чинь нэг олон улсад бас нэг тийм тоглолт хийгээд байгаа байхгүй. Бид нар энэ ингээд хар арьснуудад тусгай газар нутаг зааж өгöd тусгай тогтнолт шүү дээ. Гэдэг нэг тийм сонин одоо юу одоо тухайн үед чи газар нутгийн хэмжээг заахгүй шүү дээ. Бидний жижигхэн газар амьдруулж байгаа юм энэ гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр л тусгай тогтнолсон шүү. Тэгээ одоо эдгээр өөртөө засна, өөртөө ирэх мэдлэлтэй шийдвэрээ гаргана. Тий. Тэгэхээр үндсэндээ нэг апартейд дэглэмээсээ болж 20 дугаар зууны дунд бас нэр хүндээ алдаад хэсэг л дээ Өмнөд Африкийн тэр нөгөө цагаан арьснууд чинь тийм сонин үйлдэл хийсэн. Тэгэхээр чи нөгөө хар арьснууд чи иргэд тэмцэн шүү дээ. За ингээд тэр одоо Нельсон Мандела гэдэг хүн агуу хүн чинь гарч ирж байгаа юм л да. Нельсон Манделаг бол угаасаа тусдан дугаар хийх зур ямар ч аргагүй тэр одоо үлдсэн хэдхэн минутын хугацаанд хоёул ярьж амжихгүй учраас за Нельсон Манделагийн тэмцэл гарч ирсэн. За тэгээд олон улсын шахалт одоо олон улсын шахалтууд чинь нөгөө нэг айгүй хуучинсэг байгаад байна шүү дээ. Тийм ингээл арьс өнгөр ялгарлангаа дуртаг дэлхийд даяар бүхэн гэрхчлийн хөдөлгөөн нөгөө Африкт ч нөгөө колони задрал явагдаад баахан юунууд колони улсуудын тусгаар тогтнолоо гадаад зарлчаад байдаг. Тэгэхээр айгүй хоцрогдсон учраас ингээд олон улсын шахалт чинь нөгөө цэргийн хориг арга хэмжээ болж байгаа, эдийн засгийн хориг арга хэмжээ үзүүлж байгаа, Америкаас үзүүлж байгаа, Японоос үзүүлж байгаа, Европоос тэр чигтэй хориг арга хэмжээ үзүүлж байгаа гэл. Тэгэхээр чинь нөгөө шахалтанд ороод тэгж явсаар байгаад ер нь одоо тэр 90 91 онд одоо 91 онд байна уу да.
А 90 оны 2 дугаар сард тийм ээ. Одоо шинээр сонгогдсон ерөнхийлөгч Фредерик Вильям де Клерк гэдэг хүн одоо Африкийн үндэсний конгресс нам гэж байгаа шүү дээ. Нельсон Манделагийн нам чинь. Тэр намыг нь аль бисаар хүлээн зөвшөөрөөд одоо манайх олон намын тогтолцоотой боллоо гэж бусад нам улс төрийн гишүүдийг бас хүлээн зөвшөөрөөд ингээд одоо үндсэндээ арчилсан 90 оны түрүү нэг 90 оны хүртэл үргэлжилсэн гэж тайлсан шүү дээ. Тэр чинь одоо үйл явдал болоод яг Монголдоо нэг төстэй байгаа даа. Тий. Тэгээ сонгуулаар ард түмний анхны тэ ардчилсан олон намтай сонгуулаар Нельсон Манделагийн нам ялаад ерөнхийлөгч болсон байна тийм. За тэгээд 94 онд Өмнөд Африкт анхны бүх нийтийн сонгуулийг энэ чи юу лээ? Тий одоо нөгөө өмнөх нэг Фредерик Вильям де Клеркч 4 жил суучаад бууж байгаа байхгүй юу? Ер нь бол тий. Одоо арчилсан нөгөө шилжил транзишныг хийж өгчөө тэгээд эцсийн нүндээ одоо Нельсон Манделад одоо юуг нь төрийн эрхээ өгөөд бууж ийн гэсэн. За тэгээд 95 онд Өмнөд Африкч нөгөө нэг алдартай рагбигийн дэлхийн аварга төрүүлээд тэн дээр одоо Нельсон Мандела тэгээд Өмнөд Африкийн тэр хар арст үзэгчид тэр бүгдээрээ цагаан арстанд төгөлөгчтэй байгаа шүү дээ. Тэднийхээ төлөө ингээ уухайлаад тэгээд одоо ив нэгдлийн маш гайхамшигтай үзэгдэл болсон. Тэрний тухай Invictus гэдэг кино гэдэг шүү дээ. Тийш дээ. Үзсэн. Гоё кино. Matt Damon тоглодог. Тий. Нөгөө манай өвөө тоглолт Morgan Freeman нөгөө хиний төр тоглосон шүү дээ. За ингээд ерөөхдөө нэг тийм арчилсан зарчмаар яваад эхэлж байгаамаа. За тэгээд одоо ч гэсэн яг ерөөхдөө бэрхшээл байна. Одоо ч нөгөө цагаан арстнууд нь хүн намын 8-9% эзэлдэг мөртлөө одоо улсынхаа баялагын 60-аас 65-аас 70% эзэмшдэг гэдэг ч юм уу те. Эн чинь бас яг хэцүүлдэ нөгөө тэртээ айгүй аж ахуйч тийм одоо ингээд эдлэн газраар ингэж амьдэрдэг тийм цагаан арст хүмүүс чинь тийм цагаан арст хүмүүст чинь шууд одоо хар арст хүмүүс чинь өрсөлдөж гарч ирэхэд хэцүү байхгүй тий. За тэгэхээр энэ дэр бас нэг тийм хоёрдмал бодол төрөөд байгаа юм. Нөгөө Африкийн бусад улсууд одоо 54 улс байна Африк чинь. Тэр 54 улсаас чинь яг одоо колонийн одоо дарлалаас гарснаас хойш одоо арчилсан гэдэг нэртэй явж байгаа энэ цаг үедээ яг үлэгтэй амьдарч байгаа улс нэг 10 хөрхөө ер нь хэцүү шүү дээ тийм. Бусдын дандаа иргэний тантай өсөлтөлөнтэй дарангуйлалтай тэгж яваад байгаа. Тэгтэл одоо энэ Өмнөд Африкч юм бол яа харахгүй Африкта бүх талаар тэргүүлэгч болсон. Эдийн засгийн хувьд маш хүчрхэг уулуурхаа тийм бүх ер нь бүхий л үзүүлэлтээр тэргүүлдэг болсон. Тэгэхээр чин бас нөгөө бүх ард цагаан арстны хөөгд гаргацсан улсууд нь тэнд ингээд бүр хамгийн адгийн ядагт очичээд байдаг тий. Тэгтэл ингээд цагаан арстантайгаа ив зүг. Энэ тэгэхээр Нельсон Манделагийн том гавьяал байгаа юм л да. Нельсон Мандела гарч ирчээд бүх цагаануудыг хөөнө гэж дайрч болох л биш шүү дээ. Тэгтэл одоо ингээд рагбигийн тэмцээнд цагаан арстанд тамирчдад дэмжиж ингээд гоё маш хэвнэгдэлтэй тэр харьцангуй сүүлийн үед учраас цагаануудаа хөөж гаргасан улсууд өөдлөхгүй байх шүү гэдгийг анзаарсан байхаа. Нилээн анзаарсан байхаа л гэж. Тэр чинь бүр Африк даяар тэр сургамжинд байгаад шүү дээ тий. Тэгэхээр нэг тийм ажиглалт бас хийж болохоор санагдаад байна. Тэгээ хамралтай нөгөө цагаануудаа колоничлогчтой үзэн ядаад хөөгөө гаргачаар өөрсдөө нөгөө өв залгамжлын уламжлан ирсэн төр ёсны одоо тий соёл байхгүй, өв байхгүй. Тэгээд нэг дарангуулагчтай болчтой харамсалтай. Нэг дарангуулагчтай болчтой бүр балаа амтд гарч иж байгаа шүү дээ нөгөө Төв Африк. Харин тий. Конго Монгос улсууч манайда 50 дарангуулагч нэвтрүүлгээрээс хангалттай ярьж байгаа тий. За тэгээд ямар ч хэлсэн South African тэгвэл бас амжилтынхаа нэг нууц тэр юм байна тий. Колоничлогчдоо цагаан арстнуудаа үзэн ядаагүй хөөж гаргаагүй. Яг гоо жирийн иргэдийн түнд үзэн ядах бадах юм тохиолдол зөндөө байгаа тий. Тэр манай нөгөө эрсэн зочд ингэ ярьж ирсэн байхгүй ингээд заримдаа ингээд бүр ингээд одоо тэр өөрийнхөө гэр орон хашаа маш тэр бүх юм камержуулаад зарим нь улсууд бүр зэвсгэж хамгаалахаас өөр аргагүй болдог гэдэг. Энэ нөгөө нэг цагаачтын хямрал бас амар нөөрлөд байгаа юм лээ. Яг л нөгөө амар өндөр хөгжилтэй бус тийм эргэн тойрны улсуудаас ядтайхан хөгжилтэй. Одоо тэр яг Өмнөд Африкийн голтныг хашигдсан Лесото гэдэг нэг өрөвдөлтөй улс байдаг шүү дээ. Өрөвдөлт за улсыг тэгж хэлэх юм ухаалах. Гэхдээ тэр чинь үнэхээр бодит байдал дээр нэг хүн ногдох нөгөө худалдаа авах чадвар нь бүгд 3 4 дахин багмаг байгаад байгаа юм чи. Тэгэхээр нөгөө эргэн тойрны Мозамбик, Ангол эднээс амар их цагаачд орж ирдэг. Тэгээд цагаачд орж ирэнгүүт нөгөө дотроо сууж ясаа харууд нь тэднийгээ эсэргүүцээд хар хартагаа очиж байлчдаг. Тэр зөрчлөөсөд байна тий. Тэр дунд нөгөө цагдаа магтаан дийлэхгүй болонгоо тэрийг нь далимдуулаад цагаан нөгөө газар эцэд дээрэмддэг байдаг. Тийм асуудал гараад байгаа юм билээ. Би нэрээ саяхан энэ талаар баримтат кино үзсэн.
бүр маш ноцтой. Яг нөгөө одоо тэр Африкийн овог аймагуд нь хоорондоо гаднаас ирсэн одоо өмнөд Африкийн одоо нутгийн иргэдийн хар арьснууд нь тэр нөгөө эдийн засгийн цагаачлагдчихтэй тэд нар чинь эдийн засаг мөнгө арилжаад илүү орлого хайж ирж байгаа хүмүүсийн хоорондоо тэмцдэг бүр ингээд мафийн байдалд орчихсон. Гангууд болцсон тий. Тэг яг үнэн тэр талаар бүр BBC-ийн бил айгуугай баримтс кино утсан. Яа. Нийгмийн ноцтой асуудал юм байна. Тий. Тэгэхээр нөгөө яг нөгөө хөрс зэрэгэлдээ орнуудаас нөгөө хөгжил хэтэрхий ялгаатай болохоор цагаач магаач асуудал гэдэг. Ихэнх нь хууль үүсэл цагаач нар байж таарна шүү дээ. Нөгөө юугаар орж ирсэн тийм тэгээд харууд нь хоорондоо нэг тиймэрхүү байлцсан байдалтай. Байгаад уг нөгөө улс төр болон бодлогын хэмжээнд аль болох эв нэгдлийг хангаал хөгжлөг. Энд чинь угс амар их байгалийн баялагтад том дэлхийн том уурханууд өмнөд Африкч байгаа шүү дээ. Тэгж ингээд явж явах чинь тэгэл ер нь асуудалтай. Одоо туг мөгнөөс нь харахад хүртэл ер нь аль болох эв нэгдлийг хангачих гэдэг. Rainbow Nation буюу одоо солонгон улс гэж нэрлэдэг байгаа шүү дээ, тийм. За тэгээд South Africa ч Өмнөд Африка ч хамгийн сүүлд бол нөгөө дэлхийн хөлбөмбөгийн аврагыг 2014 10 онд тий зохион байгуулсан шүү дээ. Нөгөө Шакирагийн Waka Waka гэдэг. Тий Waka Waka гэдэг. Одоо хит болгодог тий. Тэгэхээр яа харахгүй нөгөө Африкийн бусад хөрш зэрэгэлдээ улсуудтай харьцуулахад бол хөгжлийн хувьд, эдийн засгийн хувьд бол хамаагүй дэвшилттэй. Тий. Одоо ингээд за дэлхийн нэг томоохон хэдэн байгууллага байгаа шүү дээ. За НҮБ байна. НАТО гэ Европ гэ НАТО гэ тэнгуут ч одоо тэднийг одоо эсэргүүцэх гэх юм уу тэдний эсрэг жин дарах зорилготой БРИКС гэж байгаа шүү дээ. Тэд нар чинь одоо Бразил, Орос, Энтхэг, Хятад тэгээ нэг нь Өмнөд Африк. Тэгэхээр чинь энэ 5 улсын нөгөө хэмжээний бүр том ялчгүй гүрэн мөн л дээ Өмнөд Африк бол тий эдийн засаг нөлөөлөгөөр бол тий зөвхөн Африк твдэг гэвэл мэдээч одоо бүх ихэнх одоо үзүүлэлтээр нэгдүгээрт явдаг. Ийм сайхан өндөр хөгжилтэй улс байгаад байгаамаа. За нэг тугны талаар түрүүнд ярих гэжсэн. За төрийн албаа нь болохоор хариулс одоо хар арьснуудыг төлөөлсөн хар өнгөтэй. Газар тариалангийн нөөц болцоог бэлэгдсэн ногоон өнгөтэй, алтны нөөцийг бэлэгдсэн шар өнгөтэй, ив нэгдлийн их тайвныг бэлэгдсэн цагаан өнгөтэй, тэнгэр ба одоо далайг бэлэгдсэн цэнхэр өнгөтэй. За апартейд дэгдмийн эсрэг тэмцэжсэн тэр цус дэмцлийг бэлэгдсэн улаан өнгөтэй гэдэг 5 хитэн өнгө болчих үү. Нилийн өнгийн олон өнгөөр бүрдсэн. Нөгөө ихэнх улсын талбайч нэг 2 3 4 өнгөтэй гэдэг шүү дээ. Тийм л. За тэгээд төрийн дуул нь бас их онцлогтой байлаа. Коса, Зулу, Сесото, African, Англи гэсэн 5 нэг дуун дотор 5 өөр хэл явж идэг. Тэрүүгээр бас тэгэхээр нөгөө нэг яг бодлого үндэсний айдентити талаас эв нэгдэл хангах гайл бүр айгүй хичээдэг тийм онцлогтой улс байгаад байгаа ч тийм. За яг өдөр Швейцар нэр гэсэн улсад нэг 2 хэлнэр орсон үе юм уу байдаг юм байна. Гэхдээ яг 5 хэл орсон одоо төрийн дуул дэлхийд дээр өөр хаач байхгүй. Маш сонирхолтой улс байна. Тийм ээ. За баярлалаа. За шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал та бүгд түрлээ. Нэвтрүүлгийг хөтлөгч орчуулагч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бие та бүгд түрлээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг од мөндөр сувгийн алтан гишүүд болон машинта болтоо урамшуул зарласан Skytel компани мэдтгэлээ. За дараагийн дугаараар уулзъя. Тэгээ за дараа уулзъя баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.